Холбооны цомын тэмцээнд баг ёс төдий 1 минут тоглолцоод сэлгээний санал руу шилжсэн. Өнөөдөр харин бид хуучин сэргэлэн талбай дээр харнаа гэж найдаж байна. Давтгаанд шилжлээ. Ланкс ингээд нэг дайраад явбал үнэхээр аюултай. Алдаатай давтгаан оновчтой боллоо. За тоглолтын нээлтийн оноо. Давтгаан дээр хаалт оновчтой. Ямар гоё дамжуулт вэ? Буулбал хурдан давтгаанд гарч ирээд 2 оноогоо авлаа. Тооны харьцаа 5 тиг. За Pirates-ийн давтгаа буулбал сулагдсан хамгийн сайн шилдэг цэг дээр гараад ирсэн 3 онооны шилдэлт нь оновчтой. Хоёрны байдлын төлөвтэй байгаа. Тэгээд удирлыг ямар сайн эхлүүлээ түүний үед. Өнөр заяа багийнхаа эхний 2 оноог авч байна. Хэлсэн шүү дээ тохоо ороод. Тэгээд нэлийн айхтраа ойдтой байсан гэсэн харагдсан. Азар харин бэлтгэнээс арай нэг гайгүй ханыг цаг хөвчлээд ирж идлээ. Их юм болж байгаа шүү дээ. Өнөр заяагийн дамжуулт Баярчимгийн давтган амжилттай болсон. Олон давтгааноо хамгийн анх үлсэдэд хов чандуун багаас тоглож ирсэн юм дамжиж байна. Хонгор цулын 3 оноо. Багийн 14 дахь оноо. Бол задлаа. Хонгор цул. За нэг цэг дээрээс хоёр дараас шилдэг амжилттай боллоо. Энэ үдштэй 10 багаас тоглолтын эхний завсралга ирлээ 13 оноо төрөг. Тоглолтоо гойд гаргаад өгсөн. Баруунаараа яг үндсэн талаараа дайраад явдсан. Сод цэцгийн давтгаа оновчтой дээрээс надаа гарлаа. Эрдэнэт майнер суугийн өмсгөлтөд лигийн шилдэг 6 дахь тоглогчийн шагнал авч байна. Шгшөөгийн зурлалт нь өргөсөн бүрэлдэхүүнээс дуудаж ирсэн шүү дээ. Үүнийг бид нэр ихтэй эмхтэй шгшээ баг дуудаж байгаа тамирчид ногоо авч шилдэ оруулахын цаг хугацааны асуудал үүний үлэмж 2 оноо эдсэн юм хийлээ дээ. Явуулна. Маш том аюул шүү. Гой дамжуулт ирсэн соццэг бодогтой албайг онгойлгочжээ. 2 оноо. Өнөр заяа яг л одоо өөрийнхөө хамгийн давуу талыг л харуулад сая бөмбөг таслах ойрхон байдаа. Намуунагийн алдаатай довтлогоо оновчтой болсон. Бол дамжуулт гоё намуунаа дараас нь довтлогоонуудыг оновчтой боллоо. За Харман наан байсан өгч чадсангүй тунгалаг өөрөө довтлсон алдсан. Өнөр заяа голоос нь гарч ирээ довтлогоо оновчтой боллоо. Багаас сэргээсэн маш гоё довтлогоо байна. 25-20 үзэгчтэй. Төгсөлийн хэсэгт өнөр заяагийн тэр довтлогоо багт нь маш чухал байлаа. 7 оноо 5 онооны зөрүү өөр шүү дээ. Ямар ч гоё довтлогоо вэ? Бөмбөг эзэмшилт гоё. Багийнхан дамждаг өөрөө үрж байгаа. Хангалттай зай гараад ирсэн өнөр заяа олон зай шидэлтэн амжилттай олсноор тоог 25 давтар тэнцвэрлээ. Шижил тус их хурдтай байна. Өнгийн хамгаалалт яг гараа өрөөд гоё хамгаалчлаа. Араас нь нөхөд туслах хүн байсангүй. Дамжид хөдөлгөөнд орсон да Карман хангалттай зай үүсцэн дундаа зай шидэлтэн амжилттай. За хойлбор ерөн төгс хэрэгжлээ сая. Шүү багийн уур амьсгал. Тэр нь асуудалгүй байхаар харагдаж байна да. За ер нь бол хин зогсоо гэхээс уулзаад 4 цаг л болж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тамирчидтай бол уулзаад ангаахын шилдэг ухааны сургал оюутны багийн ахлагчаар тоглох гэсэн тамирчаа. Харин түн дээр хамгаалтыг хийж байгаа. Яг цэвэр холбон тоглогчдод тоглож байгаа. Бол тайлбар яваад орсон. Муратын бол маш хэцүү байгаа. Тэгээ өнөөдөр үеийн холбоо тийм сайн байж чадсангүй бол ахаад 2 оноо. Бол тоглолтоо мэдэрсэн байгаа да. Үлэмж дундаа зай шилдэлтэн амжилттай болсон. Дараалсан оноо авалтууд 11 гэж шүү дээ. За ахаад Pirates цаагаа цогцолтуудыг дараалан өглөө хонгор цул гарч ирсэн. Энэ үсэл. За ахаад Карм бөмбөгийг авсан 2 оноо. Найдвартай байна да. Шидэлтэй бариад эхэлсэн. 25-аар нь 1 оноог нэг тоглолтод дундалж байгаа. Араас нь Индра 24.7 оноо. Намуна ямар гоё тохиод өнгөрөөч вэ? Дамжуулт гоё. Хонгор цулын төгсгөл оновчтой. Шилжсэн санагдаж шүү. Эхлээд зих тоглохгүй байсан юм шиг тий тэгж жагаад буцаад ануучин нэг илүү дамжуултаар хонгор цуулын тоглолтод 2 хийцэн байгаа. Энэ удаа харин шидэлтэй алдсан үлэмж 2 дараалсан давтгааны самбар давтгай амжилттай. Нэмэлтэн шидэлтэй гүйцэтгэнэ. Өнгөрсөн үеэр Amazon-сын бүрэлдэхүүнд байсан Америк тоглогч Graceberg. За үлэмжийн давтгай 2 оноо. Заакс дамжуулт хонгор цуул дээр ирсэн хонгор цуул холын зай шидэлтэй алдсан. Заакс давтгааны самбарыг авсан хонгор цуулын давтгай амжилттай. За 13 байсан зөрүү бүр тоглолтын хамгийн хол дээр ирлээ. Кармен дундаас найдвартай юм аа. Хийж сэргээгээд эхэлсэн. Өнөр заяа бужигнуулаад явлаа. Үндсэн юм хийсэн довтлоо оновчтой 2 оноо. Дарааллаад маш богино хугацаанд 8 секунд. За бөмбөг алдчихлаа. Тунгалаг хурдан довтлоонд гараад ирсэн. Солгоо затсан ямар гоё довтлоо вэ? Баруунасаа зүүн рүүгээ шилж. За дамжуултыг гоё өгсөн. Номин бөмбөг хөвтэйхэн хүлээж авч чадсангүй. Гэхдээ соццэг сул шидчихлээ. 3 онооны шидэлт оновчтой.
Давталгаанд 5 секунд байгаа. Тунгалгийн давталгаа ойж байгаа. Алдсан 8-2 дахь боломж давталгаа орсон. 11-ийг за Брайдиг гэхэд сэргэлэн бол хэдий бэртлэн бүрийн идгээгүй байгаа ч гэсэн өнөөдөр гараан гарч ирээд тоглоод төдийлөн сайн ган зулаах хэрэгтэй байна. Өнөөдөр сэлгээний саналаас их нэмгхэн байгаа. Үлэмж дундаа зашилт амжилттай. Өнөөхөл үлэмж хийдгээ хийсэн. Дахиад дамжуулт өгсөн хонгор цулын 3 оноо шийдэлт оновчтой ганц зулын ашигтай оновчтой дамжуулалт хонгор цулын Карман өөртөө зай гаргаад дундын зашилт амжилттай. Үлэмж маш хурдан өмнөөсөө салсан суларчлаа. Аюултай шидэгч булбул суларсан 3 оноогоор шийдэж байна. Хамгаалалтын секунд хөлгөөн дээр зүрж ороод маш гоё дамжуултыг өгсөн ганц зулын олын зай шидэлцээ гарах дунсан. Эхний хагас бүрэн оруулчлаа. Гоё дамжуулт ирсэн номин довтгоон амжилттай. туршлага гарч гардаа үлдээсэн. Сод цэцэг 3-аас шийдэлтэй орууллаа. Ямар чухал шийдэллээ. За Кармен цаанаа үлдээсэн сод цэцэг түрүүн 3-аас хийдсэн энэ удаад бас орууллаа. 3 дахь энэ тоглолтод 3 оноо шийдэх зай байсан ч Кармен төгсөн 3 оноо шийдэлт байдгүй. Ахаад номин довтлооны самбар бужигнуулж байна да. Өөрөө дайраад явсан довтлоо нь орлоо эцэст нь 10 баг онооны тэргүүлтийг 4-р үед Удталбар хумаад орсон их хэцүү байдлаас Банксын довтлоо цагаар дунсан нэмэлтийн шийдэлтийг үүсгэхээр боллоо. За өнөөдрийн тоглолтын дээр хамгийн л багцаагүй шийдсэн саяных л байлаа да. Ануужин хурд юм аа 2 оноо завсарлаг 10 тогоос захиалж байна. За яг нэг илүү гараад буцаад Сэргэлэн доор баяр чимэг дамжуултыг өгсөн довтлогоо амжилттай. за талбай дээр орж ирэнгүүтээ нүдээ олжээ гэж бид хэлж болох уу? Дэшэ Карман дундын зай шидэлт нь амжилттай болсон. Ямар гоё шидэлт вэ? Лангсын 2 оноо. Лангс 2 хамгаалагчийн голоос хонгор зуул өгсөн. Хонгор зуул өөртөө зай гаргасан. Дундын зай шидэлт нь амжилттай болсон. Энэ үлрэлийн хонгор зуулын хамгийн онцлог тоглолт нь хингэж баярлжгүйгээс ч яах вэ? Лангс цэцлээд авсан. Уршаа урдан довтлогонд гарч ирсэн бол 2 оноо. За ингээд үзэгчдээ өнөөдрийн тоглолтод хүснэгтийн 2-3 дугаар байранд бичигдэж байсан Fire-Its 10-ийн тоглолт маш сонирхолтой боллоо. Эцсийн мөчид шийдэгдлээ. 84-73 харьцаатайгаар Fire-Its хож хүснэгтийн 2 дугаар байрлалд дэвшиж байна. Тэдэнд халуун баярыг хүргэе. Өнөөдөр Pirates-ийн ахлагч салж бодож бүрэн сүрэнгээ зүрхсэн цөөн бүрэлдэхүүнээр мэдрэмжтэй солилцоонуудыг хийлээ. Flax 3 үеийн турш болохгүй байсан ч гэсэн өөрөөс нэг хэсэг зур амарч орж ирээ 4 дугаар үед бүх зүйлийг шийдлээ.